Та тийш бити үзээрэй энэ бичлэгийг. Тийм нэр мэр өгсөн те. 안녕하세요 мөнгчин байна. За өнөөдрийн Premiere Pro-гийн хичээлээрээ Multiband компрессорын талаар та бүхэндээ зааж өгөх болно. Бичлэгний 50% нь Audi гэдэг үг байдаг байгаа. Юу гэсэн үгээрээ тэр чинээгээрээ Audi маань маш чухал гэсэн үг. Миний хувьд болохоор их ярддаг буюу академик хичээл заадаг байгаа. Тийм учраас энэ хүүхэд маань маш их хэрэгтэй байгаа. За дууны чанар маш их хэрэгтэй гэсэн үг. Хичнээн гоё дүрстэй, гэрэлтэй, өнгөтэй байлаач дууны чанар маш муу ах юм бол хүний анхаарал төвлөрөлт муу болцдог байгаа. За өнөөдрийн эффект маш чухал байгаа. За би бичлэгэн дээрээ, аудион дээрээ байнга хэрэгэлдэг гэсэн үг. За тийм учраас энэ нэг жоохон эффектийг сурчих юм бол таны дууны чанар маш их өндөр болох байгаа. За яагаад ашиглаж байгаа юм бэ гэх юм бол за бид нэр аудионы төвшнийг бол сурсан байгаа. За дэлхий дээр нэг л аудио төвшнэр бүх одоо төхөөрөмжүүд худалдаанд гардаг, мөн тэргээр эдит хийдэг байгаа. За гэхдээ бид нэр аудио хийхдээ хэтэрхий сул, хэтэрхий чанга хийчдэг. Энэ эффектийг өгөх юм бол за бидний сул байгаа дуу яг тохиромжтой хэмжээнд сонсогдоор чангарчдаг гэсэн үг байгаа. За гэхдээ зүгээр дуугийн ингээл нэмчих юм бол болохгүй юу гэж асууж болно шүү дээ. Гэхдээ зүгээр нэг дуу нэмэх энэ эффектийг өгөх болохоор хоорондоо шал өөр байгаа. За яагаад тэгэхээр за зүгээр дуугийн нэмчих юм бол за сул дуу байжгаад дахиад нэмэх юм бол бас эргэн тойрондын аудио noise болохоор бас дагаад чангарчдаг учраас илүү дуу маань чанар нь болохоор алдагдчихдаг байгаа. За энэ өнөөдрийн өгөх Multiband компресс дотор Pop Master гэж байгаа. За та хүн тэрийг ашиглах юм бол энэ нь equalizerтай байгаа. За техникийн хэрэглэлүүд, үг хэрэглэлүүдийг маш их хэрэгжилж байна. За equalizer нь за амархнаар тайлбарлах юм бол техникийн хэрэгсэл equalizer гэдэг маш чухал зүйл байгаа. За энэ нь болохоор дуугийн зүгээр чангалах биш, илүү хүний дууны уйлалт юм уу, илүү хэрэггүй дуугийг нь илүү намд өргөнгөө хэрэгтэй дуугийг нь чангалах боломжтой гэсэн үг. За мэргэжлийн үг хэлэх юм бол маш удаан хугацаанд тайлбарлах хэрэгтэй учраас за хүний чих болохоор 20-с 20 мянган герцийн татамжийг сонсож чаддаг. Гэтэ одоо эмэгтэй хүний дуу, эрэгтэй хүний бас bass, middle, high гэдэг хэсэг байгаа шүү дээ. За тэр хэсгийн яг уйлалттай буюу яг тохиромжгүй хэсгийг нь хасанга чангалах боломжтой гэсэн үг байгаа. За манайхаа анхаараараа за ийм онлайн хичээл заахаар яг анхаарал маань төвлөрөхгүйгээр шүү сарничдаг байгаа. За одоо тэгвэл бүгдээ шийдэггүй шүү. Premiere Pro дээр энэ эффектийг хэрхэн дуудаж орж ирэх үү? За хэрхэн ашиглах вэ гэдгийг энэ 5 хүн заагаад өгчий. Маш амархан байгаа. Илүү дутуу техник хэрэгсэл мэдлийг мэдэхгүй байсан ч энэ эффектийг өгөөд явах юм бол таны дууны чанар 1000%-аарч сайжрах боломжтой байгаа. За 그러면 오늘 영상 바로 시작하도록 하겠습니다. 가자. Та тийш бити үзээрэй энэ бичлэгийг. Тийм нэр мэр өгсөн те. За тэгвэл хаана байдаг? За хэрхэн ашиглах талаар зааж өгье. Маш амархан байгаа. За тэгвэл бүгдээрээ Premiere Pro-го нээгээд эхлэе. За энэ бичлэгийг харах юм бол миний өмнө нь gradient өмнөний талаарх бичлэг байна. За харах юм бол V1 2 3 4 гэдэг нь видео 1 2 3 4 гэсэн үг шүү дээ тий. За аудио 1 2 3 4 гэдэг нь мэдээж товчлолоор A1 2 3 4 гэж бичсэн байгаа бүгдээрээ мэдчихэж байгаа. За энэ мэдээж харах юм бол энэ background BGM буюу sound байна. За энэ үндсэн миний яг яриа дуу маань байна. За дээр болохоор дүрснүүд тэгээ эффект ч юм уу эсвэл лого энтер байна. За энэ бичлэг байгаа. Няшрэмника харах юм бол энэ чинь яг миний яриа орсон аудио байгаа шүү дээ. За энэ аудион дээр ингээд дарах юм бол эффект контрол хэсэг дээрээс миний яг ямар эффектүүд хэрэгэлсэн байгааг харах боломжтой. За энэ чинь Multiband компрессор гэдгийг өгсөн байгаас за бүгдээрээ за энэ background дуугийг нь mute хийсний дараа зүгээр сонсоод үзье. Няшрэмника мөнгчин байна. За дууны за өнөөдрийн хичээлээрээ Photoshop дээр бид нэр өнгийг маш их дууны төвшин болохоор яг байх ёстой хэмжээнд байна. Гэхдээ бүгдээр Multiband-ийг өгсөн байгаа болохоор тэгж байгаа. За Multiband-ийг энэ Effects гэсэн хэсэг байгаа. За энэ Effects гэдэг дээр дарах юм бол одоо buy base буюу болиулдаг байгаа. За бүгдээр энийг дарж агаад сонсож үзье. Шиг ашигладаг. За өнгө дотроо харах юм бол миний үндснээр рекорд хийхдээ дуугаа болохоор би жон аюулгүй байдлаар одоо хасганы 18-аас гэж ямар өнгийг за хаана хамгийн их ашигладаг. За тэгээд Multiband компрессороор Pop Master гэдгийг өгөх юм бол яг үндсэн
хэмжээнд аваачаад за хүмүүс чихвчээр, телевизээр одоо компьютероор ч юм уу сонсох юм бол яг үндсэн дууны төвшөнд аваадсан байна гэсэн үг. За энийг болохоор за энийг ганцхан эффект өгчих юм бол яг үндсэн дууны төвшнээр авч боломжтой байгаа. За гэхдээ хэтэрхий дуугаа сул биччихэд энэ компрессорыг өгөх нь бас боломжгүй. Яг тэгэхээр хэтэрхий чангалагдах юм бол бас давхар noise буюу за иргэн дойрны одоо гэрэлний ч юм уу янз бүрийн дуунууд бас давхар чангарагддаг учраас яг тохиромжтой төвшөнд эсвэл тохиромжтой төвшнөөс жоохон доошоо рекордо аудиогоо хураахад боломж гэсэн үг байгаа. За бүгдээрээ энэ компрессорыг яаж өгөх талаар хамтдаа сурцгаая. За харах юм бол энэ чинь эффект гэсэн хэсэг байгаа шүү дээ. Эффект хэсэг дотор одоо колортой, аудитой, видео эффекттэй холбогдсон зүйлсүүд байдаг. Энэ чинээс болохоор бүгдээрээ мультибэнд гэж бичиж болно. За тэгэх юм бол энэ чинь аудио эффект дотор мультибэнд гэдэг энэ байна. За миний хувьд болохоор зөвхөн комп гэж бичдэг. За комп гэж бичдэг юм бол бас мультибэнд компрессор шүү дээ. Тийм учраас ингээ гараад ирдэг байгаа. За бүгдээрээ за энэ бичлэгэн дээр байгаа энэ мультибэнд компрессорыг нь устгахчий. За ийм сул Photoshop дээр бид нар тэгэх юм бол мультибэнд компрессорыг дараад за энэ аудиогоор ингээ жирээд оруулаад ирнэ. Тэгэх юм бол дээр нь мультибэнд компрессор маань ороод ирнэ. За шууд энийг өглөө гэж шууд ажиллаад явчин гэсэн үг биш байгаа. За бас хідэн settings тохирохыг оруулах хэрэгтэй. За чинь байна. Дарах юм бол за өнөөдрийн хичээлээр за гэхдээ мультибэнд компрессор гэдгийг энэ чинь edit гэсэн хэсэг байгаа. За edit хэсгийг сонгох юм бол за ийм хэсэг гарч ирнэ. Ёо юм олон товчлуур бэ. Бити санаа зовоорой. Хэдгийн юмд оролдох юм бол засах боломжтой байгаа. Зарах юм бол энэ preset гэсэн хэсэг дотор маш олон темплейтүүд байгаа. За өнөөдрийн хичээлдээс болохоор би та нар бүхэнд pop master-ыг л гол олгоод онцлоод зааж байгаач бусад бүх эффектийг та дуртай үедээ ашиглаж болно гэсэн үг байгаа. За бүгдээр харъя л да. Pop master гэдгийг за бүгдээрээ өгье. За өгчөөд аудиогоо сонсъё л да. Дээрээ Photoshop дээр бид үндсэн дууны төвшин өнгийг маш их ашигладаг. За бүгдээрээ энэ одоо асаах унтраах төвчлөрийг дараад за before after-ыг сонсож болно. За before ашигладаг. За өнгө дотроо gradation за after gradation өнгөний талаар хамтдаа сурах болно. Бүгд байна. За өнөөдрийн хичээлээрээ Photoshop дээр бид нэр өнгийг маш их ашигладаг. За хэрвээ таны дуу чинь хитрхи сул хураагдсан бол та юм мультибэнд компрессор өгөөд дараа pop master-ыг өгсөний дараа хэрвээ сул байна гэх юм бол энэний баг хасаа гараад энийг жоохон зүүн дэшээ хөдөлгөөд хасаа 14 ч юм уу өнгийг маш их ашигладаг. За өнгө дотроо gradation өнгөний талаар хамтдаа сурах болно. Ингэж нэмэх боломжтой байгаа. За audio gain гээд бас энийг оролдож болно. Гэхдээ миний аргаар ингэж ашиглаад болоо байгаа. За бүгдээр энэ өөр эффектүүдийг хамтдаа өгж үзье л да. За мультибэнд компрессорыг дахиад дээр нь өгчий. За өгсөний дараа энэ мультибэнд компрессороос edit хэсэг рүү очоод за хамгийн доотлынх нь энэ их гоё байгаа. За өгөх юм бол яа сонсогдох нь бүгдээр сонсоод үзье. Мөнгөчин байна. За өнөөдрийн хичээлээрээ Photoshop дээр бид нэр өнгийг маш их ашигладаг. За өнгө дотроо за нөгөө станц байгаа штэ. Эсвэл уцаар ярьж байгаа дуу ч юм эсвэл онгоцонд явж байгаа дуу ч юм уу. Тэднийг иймэрхүү эффектийг өгөх юм бол дуугаа өөрчлөлдөг байгаа. Тийм учраас ямар нөхцөлд ямар аудио хэрэглэмээр байгаагаа дуртай эндээс өгж болно гэсэн. За ийм л амархан байгаа. За та pop master-ыг өгөх юм бол таны аудио чи үндсэн яг төвшөнд очоод маш гоё сонсогдох болно. За энэ нь болохоор за би таавд хийсэнчлэн за энэ multiband компрессорыг ингээ болиулчих. За түүний дараа болохоор зүгээр дууг нь болохоор шууд нэмж бас болдог байхгүй юу. За яаж бэ гэхээр за энэ аудио хэсгийг энэ зураасан дээр дарж агаад сунах юм бол энэ чинь аудио одоо шугам байгаа. Энэ хичээлээрээ энэ шугамыг ингээд дээшээ ингээд болгох юм бол за энэ дисплей дууны дисплей харагдаж бовс 8.4 10.6 гэдэг. Photoshop дээр за ингэж нэмдэггүй байгаа. За ингэж нэмж байгаа нь болохоор зүгээр дууг зүгээр чангалж байгаа гэсэн үг. Сайн энэ multiband дотор байгаа pop master болохоор equalizerтэй гэсэн үг байгаа. Та бүхэн өмнө нь интрогоор тайлбарсан шиг. Тийм учраас одоо noise буюу noise-ийг алга болгонгоо миний дуу яг тохиромжтой хүний яг ярианы одоо чупасуу гэдэг байгаа. Хүний эрэгтэй хүний яриа, эмэгтэй хүний яг дууны хоолойны өнгийг илүү илүү сонсоход дайтайхнаар одоо чангалагддаг гэсэн үг байгаа. Бид нэр өнгийг маш ингэж аудиог нэмдэггүй байгаа. За бас аудиог та нэмэр байгаа бол mouse хоёроо дарах юм бол энэ чинь аудиог ингэж байгаа. За аудиог энэ дээрээ одоо 10 дБ-ээр нэмье
гэх юм бол за харсан уу бүгдээрээ энэ чинь болохоор аудио нөгөө нэг хэсэг маш чанга маш их ашигладаг. За өнгө дотроо gradation өнгөний талаар за ингээд маш чанга болчихж байгаа. За ингэж аудио дууг нэмдэггүй байгаа. Тийм учраас бүгдээрээ өнөөдрийн сурсан multiband compressor-ийн pop master-ыг өөрсдийнхөө бичлэгтээ заавал ашиглаа нэг үзээрэй. Тэгэх юм бол хүмүүс дууны чанар нь гоё хэлсэн байна гэж заавал хэлэх байхаа гэж бодож байна. Good. Ингээл болоо. Богиноны мөртлөө хэрэгтэй. Маш олон зүйл их сурлаа. За окей. Өнөөдрийн хичээлдээ дуусна хамт байсанд маш их баярлалаа. За энэ л эффектийг та мэдчих юм бол дуугаа янз бүрээр өөрчлөх боломжтой. Бас дууныхаа төвшнийг яг тааруулах боломжтой байгаа. Миний хувьд болохоор PSO буюу байнга ашигладаг эффект байгаа. Нөгөө Photoshop дээр болохоор 5000 дагаж хүрэх юм бол за студиуд ашигладаг action button буюу за дархал юм бол хүний уруул, царай, нүд, шүд тэгээ бүгдийн одоо өнгийн ч юм уу noise-ийн бүгдийн янзлах боломжтой action юм Photoshop файлыг өгөх гэж байгаа. За тэр болцол нь болохоор та миний аль нэг хичээлийг Facebook дээрээ сэтгэлдээ бичээд постлсан байх хэрэгтэй. Мөн миний YouTube сувгийг мэдээж сав дарсан байх хэрэгтэй. Хэрвээ та энэ бодлыг хангах юм бол за би 5000 subscribe хүрэх юм бол тань руу энэ татгах линкийг өгнө. За зүгээр доор description хэсэг линк татгаар линкийг тавихгүй гэсэн үг байгаа. За хэрвээ та энэ бичлэгийг бүр дараа нь үзэж байгаа бол за 50,000 төгрөгөөр бас худалдаж авах боломжтой. Юу гэсэн үгээр та 50,000 төгрөгөөр худалдаж авах ёстой юмыг за зүгээр пост оруулаад сав дараа зүгээр бичлэгээ үзэж байхад танд бэлэг болгож өгнө гэсэн үг байгаа. За миний хувьдаас би энийг маш өндөр үнээр худалдаж авсан байгаа. За тийм учраас ямар ч тач 50,000 хүрэх юм бол ивент маягаар хүмүүст өгөх гэж байгаа. За хэрвээ та энэ бичлэгийг үзэж байгаа бол за сав дараад за миний айл нэг бичлэгийг YouTube Facebook дээрээ пост оруулаад тэр скриншотоо надад чат руу явуулах юм бол би хадгалж аваад за 50,000 хүрэхтэй тань руу явуулгано. За өнөөдрийн бичлэгийг дуусна үзсэнд маш их баярлалаа. За дараагийн хичээлээр бас Premiere Pro-гийн гоё амархан мөртлөө бас маш хэрэгтэй зүйлсүүдийг таахан зааж өгөх болно. За тэгвэл дараагийн бичлэгээрээ уулзцаая. Аньян 여러분들 건강하세요. BSM 보따래.